Бяцхан хамгаалагчид. Үл таних газар ирсэн нь 1-р анги. За. Зүгээр за. Поки дундан тус тас. Баярлалаа чин. Зүгээр дээ. Тэгтээ хоёулаа хаана ирчих вэ? Харин ээ. Бүх юм нь хатаж ганцсан харцгар. Гэхдээ сонирхолтой ч юм уу? Мана. Хоёулаа өрөөсөө буцъя. Хаачихва. Хаагур орж ирлээ. Чамайг хэн гэдэг вэ? Намайг Лүлү гэдэг. Намайг Мона гэдэг. Харин намайг Жин гэдэг. Янзтай. Цэцэг ийм гоё өнгөтэй байдаг юм уу? Энэ яагаад буцаад хатчихваа? Энд угаасаа ургамал ногоо ургадгүй мөө. Ингээд та хоёр хаанаас ирсэн бэ? Дээшээ санамсаргүй л ирж эхлээ. Гэхдээ яаж буцаад явахаа мэдэхгүй байна. Гэхдээ чи энд ганцаараа юу хийж байгаа? Юу л да? Би Хаамбо гэдэг нь үү? Хаанарын аврагч Амбо би ирлээ. Аравас таанри минь өйтхөр гонийг бүрхчээ. Амбо. Атахан таанри чөлөөди. Хармо. Таанрын өйтхөр гонийг дотор минь багтахгүй намайг зовоож байна. Гэхдээ та нар миний хэлснийг дагаж инээж хөгжөлдөхгүй, оглож наадахгүй байгаа чинь туйлын сайн хэрэг. Энэний чинь ачаар л удахгүй энд цэцэг намч дэлгэрч газар орон маань туйлын сайхан болох болно. Амрыг зөвхөн хамгаална. Харин та нар инээд хоор бүхнийг эвднэ гэдгийг санаарай. Хөөрхий. Инээж хөгжилдөхгүй тоглож наадахгүй гинүү? Харин би инээмээр тоглож хөгжилдмээр байна. Гэтэл аав ээж, эмээ өвөө бүгдээрээ Амбогийн үгнээс гарвал бид аюулд орно гэдэг юм. Тэгээд л би инээд хөөртөө баяр жаргалтай газар олохоор тэднээс нуугдаж явсан юм. Гэхдээ аав ээж чинь чамайг байхгүйг мэдээд яах болоо? Тэд намайг тоодгүй мөө. Байсан ч байхгүй ч анзаардгүй юм. Тэгээд л би ганцаараа байгаад сурчихсан.
Одоохгүй хот маань онг зүсээ засаж сайхан болох болно. Тэгэхин тулд та нар миний хийгснийг хийх хэрэгтэй. Энэ төр бүхнийг эвдэн гэдгийг мартав да. Энэ хаанбог их чи инээд нэг л хачин байна да. Юу н хачин гэж? Яг л хорон санаатны инээд шиг тэр худлаа л яриад байна да. Баяр баясал бэлгэлдэг инээдэг хориод л тэгснэ би хамгаална. Миний хийгснэг хийгэж тушаагаад л. Чи арай л хэтрүүлж бодоод байгаа юм биш үү? Харин тийм. Амбо бидний инээж тоглохыг хордог л доо. Гэхдээ уйдгар гүнгийг минь сорон авч биднийг хамгаалдаг. За болж үзэлдэ найзуудаа. Та нар харахгүй байгаа мó? За яг уу. Тэгвэл Амбогийн хэн болохыг хамтдаа шалгая л да. Тэгэхээр Лүлү танад очиж хамтдаа төлөвлөгөө гаргая. За тэгье, явцгаая. Мэ, амттай шүү. Яасан бэ? Та хоёр амттай иддэг юм уу? Чи амин димээр баялаг хоол хүнс идэхгүй. Яагаад чипс мэтийн амттан идээд байгаа? Чипс амин димгүй гэж юу? Тийм ээ. Чипс болон амттанд хүний биед хэрэгтэй амин дэм бараг байхгүй. Харин жимс ногоогоор хийсэн хоол хүнсэнд хүний биед хэрэгтэй амин дэм их байдаг юм штэ. Гэхдээ би чипсэнд дуртай штэ. Чи зөвхөн дуртай зүйлсээ идээд ээж болохгүй штэ найз минь. Тэгвэл чиний чадварууд хөгжихгүй. Тийм гэж юу? Та хоёр яг манай ээжийг яриад авах юм. Гэхдээ надад ямар ч авьяас чадвар байхгүй. Үгүй дээ найз минь. Хүүхэд бүр өөр авьяас чадвартай. Өөр царай төрхтэй. Чамд чаддаг юм байж л байгаа. Чи одоохондоо л тэр чаддаг юмаа олж мдээгүй байгаа байхгүй юу? Тийм гэж юу? Хүй, найзуудаа бүгдээрээ хөгжилдгөө. Надад нууцаар хөгжилдөх юм байдаг. Би олсон юм. Алив харъя. Тэгье. Энэ маш сонирхолтой. Ястай гоё. Чи ингээд тоглох ястай. Үй байж да. Тэгэхэр чин бүгдээрээ хурууга хөдлөхөөс өөр ямар ч хөдөлгөөн хийхгүй хэргүй. Энэ чин ястай уйдгартай юм аа. Энэ чи тэгээд ямар тоглоом хийх вэ дээ? Тэгээд яаж тоглоно гэж? Хамтдаа гадаа гарч тоглоё. Үгүй. Амбо бас аав ээж хүмүүс харвал уурлана. Битгий ээ. Инээж хөгжилдөөд тоглож наадад үзье. Тэгэхээр Амбо яах нь харъя л да. Төлөөрэй. Идэн наша. Инээж байгаа хүнийг ингэж шийдэгдэг юм бидтэй. Хөөе, Лүлү. Хөгжилдөх гэж энийг л хэлдэг юм да. Мэдлээ. Тэгээд чи ийм баяр хөөртэй байдаг байх нэ? Гэхдээ Амбо яагаад биднийг ийм аз жаргалтай болгодог инээ төр тоглоом наадмыг хорьсон болоо? Өөр сонирхолтой санагдчихлаа. Нэрэ тоглосоор байгаад мартах нь байна штэ. Одоо бүгдээрээ Амбогийн нууцыг олж мэдэх төлөвлөгөөгөө гаргацгаая. Тэгье. Явцгаая.